За өмнөх жагсаал цуглаанууд мань одоо хүчин төгөлдөр бүрж байгаа хуулинд ингээд жагсаал цуглаа ихээр бүртгүүлэх гээд за тэрийг хүсэлтөө өгдөг, тэрийг бүртгэж авна авахгүй асуудлууд гардаг. Тагийн Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргүүдээр л гол жагсаал цуглаанд болж байгаа шүү дээ. Ингээд тухайн дүүргүүдийн засаг дарганаар бүртгэж авсан зөвшөөрөл өгсөн өгөхгүй байна гэл ингээд бүх асуудлууд болдог. Одоо бол энэ асуудлын хуулиар хязгаарлагдаж ер нь бол мэдэгдэл өгөөд ингээд жагсаал цуглаан хийх эрхтэй болж байгаа юм байна гэж ойлголоо. Нээлттэй болж байгаа юм байна. Тэр мэдэгдэл өгж байгаа этгээдийг тухайн жагсаалыг зохион байгуулж байгаа этгээд гэж ойлгож болох уу? Энэ хуулийн төсөлд юуг тусгасан бэ? Аливаа жагсаал цуглаан хэн нэг этгээд хариуцах, зохион байгуулах, санаачлах заавал байж таараа. Тэгэхгүй бол одоо ингээ эн чинь ямар зохион байгуулалтгүй нийгмийн инх журам, дэг журам алдагдаад ингээ явах. Тийм учраас энэ мэдэгдэл өгөөд байгаа этгээдийг тухайн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа этгээд гэж ойлгож болох уу? Яагаад ингэж асууж байгаа хэрэг би дараа нь хариуцлагын асуудал ярил. Тухайн жагсаал цуглаан эхлээд одоо ямар нэг асуудлаар одоо жагсаал цуглаж байгаа сүүлдээ одоо бас ямар ч болохыг хэн ч үгүйсэхгүй. Хэл хязгаар хэрхийг үгүйсэхгүй. Сөрөг үр дагавар үгүйсхийг үгүйсэхгүй. Гэлээ гэхэд одоо хариуцах субъект нь хэмбэ? Тэр мэдэгдэл өгсөн этгээд хариуцлагын асуудал үлдээх эрх бүхий этгээд мөн үгүй юу гэдгийг энэ дээр нэг хариулт өгөөч. За сая одоо Алтан гэрэл сайд 2-т тэр албадан тараах нөхцөл бий болсон нь тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд албадан тараана гэж их шиг байна. Тэгвэл тэр шийдвэрийг тогтоогдсон гэж үзсэн энэ шийдвэрийг хэн гаргах юм? Тэр тамгын дарга гаргах юм уу? Цагдаагийн байгууллага тэг тогтоох юм уу? Аль эсвэл одоо нам улс төр гэдэг юм уу? Дарга нар одоо энэ одоо тараа гэдэг энэ шийдвэрийг тогтоосон байна гэж үзсэн үндсэн дээр тухайн одоо жагсаал цуглаан тараах гэж байна уу? Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Аянда бий болсон жагсаал цуглааныг одоо жагсаалыг мэдэгдэл хөргүүлсэн жагсаалын адил хүлээн зөвшөөрнө гэж. Аянда бий болсон жагсаал мэдэгдэл гэж жагсаалыг юу гэж ойлгох вэ? 3-т. За 4-т. Одоо ч бид нар энэ сүүлдээ бол таавар таадаг болцсон. Жагсаал цуглаан болохоор энэ зохион байгуулж байна. За тэр зохион байгуулж байна. Энэ зохион байгуулж байна. Энэ улс төрийн нам. Бараг сүүлдээ бараг эрх хөрөгч намууд өөрсдийнхөө эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж байна гэж үрдэл ягдаг болцсон. Тэг хэн хаанаас ямар үндсэл зорилготойгоор зохион байгуулж байгааг мэддэггүй ийм жагсаал цуглаанд олон болцсон байна. Алтан гэрэл сайдын микрофон өгье. За хуулийн төслийн 8 дугаар зүйлд бид нар энэ жагсаал цуглааныг зохион байгуулах, мэдээлэх үйл ажиллагааны талаар зохицуулж өгсөн. За тэгэхээр 48 цагаас доошгүй хугацааны өмнө буюу 2 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдээлэл өгье. За бид бол ийм бүрэлдэхүүнээр ийм жагсаал хийж гин ийм зорилготой байна гэд мэдээлэл өгнө. За тэгээд хариу өгсөн хэсгээс үл шалтгаалаад бас шууд жагсаал цуглааныг хийх хэрэгтэй болж байгаа. За ингэхдээ жагсаал цуглаан их мэдээлэлтэй болохоор зорилго, эхлэх дуусах хугацаа, оролцогчдын тоо, хэрэглэх хэд зүйл, байршил гэх мэтлэн зүйлүүдийг заавал тусах зүйлүүдийн дурдаад өгч байгаа. За энийг яагаад хийв гэхээр энэ зохион байгуулагчдын хүлээх, жагсаалд оролцогчдын хүлээх үүрэг нь бас хаана байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл өгч байгаа этгээдийг зохион байгуулагч гэж үзэх үү гэдэг асуулт нь мэдээлэл өгж байгаа этгээдийн энэ мэдээлэлтэй өгсөн мэдээллийн хүрээнд жагсаал зохион байгуулагдаж байгаа учраас энэ хүрээнд оролцож байгаа оролцогчдын үүрэгжүүлсэн байна. Тэгээ бүгд энэ яриад байгаа үүргээ хүлээгээд ингээд явна гэсэн үг. За тэр тараах шийдвэр дээр бол ер нь ингээд хамгийн их ярилцсан хэсэг байгаа маа. Ямар тохиолдолд тэгээд. За яг одоогийн байдлаар гэхтэл дөнгөж өнгөрсөн хоногуудын байдлаар энэ жагсаал цуглаас этгээдүүдтэй хариуцсан одоо нутаг дэвсгэрийн засаг дарга нь энэ жагсаал цуглааныг албатан тараах уугүй юу гэдэг ингээд цагдаагийн байгууллагатай зөвшөлдсөөд за тэгээд энэ дээр нь ингэж албан тараах бол одоо шаардлага байхгүй байна гэдэг байдлаар цагдаагийн байгууллага хилээд явж байгаа. Ерөн зүгээр бас гишүүдэд мэдээлэл өгөхөд бид нар энэ хуулийн төслийг боловсруулахдаа
энэ олон жил ярьсан жагсаал цуглаан зохион байгуулагчид учирч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах нөгөө талаар цагдаагийн албаны үйлдвэрлэлийн тулгардаг энэ бэрхшээлүүдтэй холбоотой зүйлүүдийг бас давхар шийдвэрлэе гэсэн. Ерөөсө хууль тогтоомжийн тодорхойгүй байдал эргээд цагдаагийн албаа агчдаг шууд мухраар үүрэг өгчдөг. Тэрийг биелүүлэх арга ажиллагаа механизмыг зааж өгөөгөөс шалтгаалаад хүндрэл үүсээд идэг. Тэгээ очоод энэ бол жагсаал цуглаан байна гэдэг угаасаа тэр нөгөө бүртгээгүй бол хууль бус юм чи тэрийг албатан тараа гэдэг шийдвэр гаргадаг. Энэ бүх процессыг наривчлан зохицуулагддаг болмоос цагдаа болоо жагсагч иргэдийн хооронд маргаа үүсдэг. За тэгээд энэ үүссэн маргааны улмаас дараагийн асуудлууд үүсээ явдаг. Энэ байдлыг л бид нар ер нь зэгцэлвэ гэж. За тэгээд энэ жагсаал цуглааны явцад анхны зорилго нь өөрчлөгдөөд за тэгээд энэ хуулийн төслийн 14 буюу дайныг сурталчилсан бол за салан тусгаарлах, ялгуурлан гадуурхах энэ төр гэсэн ийм агуулгатай болоод ингээд хувирцсан бол жагсаал цуглааныг албатан тараана гэж байгаа. За тэгээд албан тараахаар энэ цагдаагийн байгууллага бол албан тараах саналаа гаргая гэж. Энэ бол нутаг дэвсгэрийн аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар сумын засаг даргын тамгын газартаа гаргана. За тэгээд хоёр буюу түүнээс дэш сумын нутаг дэвсгэрт дамжих юм бол аймгийн засаг даргын тамгын газарт хөрвүүлээд тэгээд хамгийн дарга шийдвэр гаргахаар ийм болоод байгаа юм аа. За эндээ бий болсон жагсаалыг бол бид нэр оруулахаас арга байхгүй. Эндээ бий болсон жагсаалыг маш товчхон тодорхойлох юм бол цаг үеийн нөхцөл байдлаас өөрөөр хэлэх юм бол урьдчилж мэдэгдэл өгөх нөхцөл байдал үүсгөөр гинтийн үүссэн нөхцөл байдал. Өнөөдөр ямар нэг хэлцэж байгаа шийдвэр, аливаа нэг газар болсон үйл явдал, цаг үеийн хэрэг учрал энэ юмтай толгойдуулна. Яг нэг тухайн цаг мөчид бий болсон асуудал дээр тухайн цаг үеийнхээ нөхцөл байдал дээр нэгдэж нийлж байгаа этгээдүүдээс та нар урьдчилж мэдэгдсэнгүй гэж ингэхгүй. Харин одоо ямарваа нэг байдлаар эсэргүүцэл олон хоногийн юм уу, олон хоногийн бэлтгэлтэйгээр аливаа нэг юмны эсэргүүцэл тэмцэл үзүүлж байгаа үйл ажиллагааг Сандагч гишүүний микрофоныг өгье. Тийм бид нар жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль гэж байгаа. Тэгээд жагсаал цуглаанд оролцож байгаа оролцогч эрүүл мэнд амь насаараа хохирсон тохиолдолд яах вэ гэдэг харилцаа энэ хуульд байгаа юу? Нөгөө талаас жагсаал цуглаан зохион байгуул нийгмийн дэг журам аюулгүй байдгийг сахиулж байгаа төрийн албаа агч нар энэ цаг үед одоо эрүүл мэнд амь насанд нь эрсдэл учирсан тохиолдолд хохирогч болсон тохиолдолд хэрхэн яах вэ? Энэ хохирлыг оролцогчийн болоод одоо албан үүргээ үүсгэж яваа төрийн албаа агчдын хохирсон асуудлыг хэн хариуцах вэ гэдэг энэ асуудал энэ хуулинд туссан уу юу? Хэрхэн яаж зохицуулах вэ? Түрүүн та үгэндээ хэлээ. Маш харилцааг нь зохицуулаагүй асуудлуудаас болоод чиг үүрэг нь тодорхойгүйсээ болоод зохион байгуулж байгаа болоод төрийн албан агч нар асуудал үүсдэг гэдэг. Тэр энэ харилцаа энэ За ажлын хэсгээс хариулах алтан гэрлээд 5 микрофон. За сандагч гишүүний асуултанд тодруулж хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны өдрийн нэрийн бичгийн дарга мэгмар. За энэ хууль маань бол жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэрхэн зохицуулах вэ гэдэг энэ асуудлыг л одоо олон улсын байгууллагын зөвлөмж, за мөн одоо Монгол улсын их хуралд одоо хүний эрх чөлөөний талаарх илтгэлүүдээр тавигдсан энэ одоо үүрэг даалгаврын дагуу одоо энэ хуулийн төслийг мөн хэрэгжилтийн үр дагавар төс үнэлгээний дагуу орж ирж байгаа хуулийн төсөл. За яг энэ жагсаал цуглааны үеэр бусдын одоо амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учрах юм бол энэ хохиролтой холбоотой асуудал өөрөө одоо эрүүгийн хуулиараа жишээ нь одоо амь нас, эрүүл мэнд хохирох юм бол зөрчлийн хуулиараа бол одоо хохирол учраагүй боловч бусдын эрх чөлөөнд одоо тодорхой хэмжээнд халдсан ийм үйлдэлүүд нь бол зөрчлийн хуулиараа ингээд явна. Тэгэхээр энэ зөрчил шалган шийдвэрлэх болон эрүүгийн 5 дугаар микрофон гүйцэж хариулах уу? Дарга. За 5 дугаар микрофон өгье. Тийм учраас энэ бусад хуулиараа бол энэ хохирол хариуцлагын асуудал бол гин буруугийн тогтоох асуудлаараа ингээд хуулийн хяналтын байгууллагын журмаараа явж энэ асуудал тогтоогдно. Хэрвээ шүүхээс энэ гин буруутан тогтоогод бусдад эрүүл мэнд болон эд хөрөнгө хохирол учруулсан бол тэр хохирлоо нөхөн төлөвлөх нь мөн бас шүүхийн журмаар ингэж явж
зохицуулагдана. Тийм учраас яг энэ хуулийн зохицуулах харилцаанд бол яг тэр эд хөрөнгийг нь хэрхэн одоо барагдуулах гэдэг энэ өөр бусад хуулиар зохицуулагдах харилцаараа бол энэ хууль орж зохицуулагдаагүй. Харин энэ хуулийг дагаад зөрчлийн тухай хуульд бол зөрчлийг тодорхойлж оруулж ирж байгаа энэ дагсан хууль бол байгаа. За нөгөө талаасаа бол энэ бусдын эрх хэрэгчлээнд халдсан ийм үйл явсах юм бол албадан тарах бас үндэс болно. Гэхдээ бол одоо чиргэлсэн тэр үйлдэл болгоныг нь хууль бус гэж үзээд албан тараалах үндэслэл болохгүй гэдэг зохицуулт бол бас хуулийн төслийн 13-ийн 6 дээр бол орсон байгаа.